За ингээд өнөөдөр 10 дугаар сарын өдрөө уншицгаая. 10 дугаар сарын 1 нэлээд урт үлгэр байна. Нөхөрлийн үлгэр гинэ. За хэдүүл 10 дугаар сарынхаа нөхөрлийн үлгэрийг уншицгаая. Урд бамбар туул хоёр ижилдэн дассан сайн найзууд байжээ. Нэг өдөр бамбар нь зам дээрээс хонхолоод туулын хүзүүнд зөөж намайг байхгүйд чамд аюул учирвал энэ хонхыг дуургаарай. Би хонхны дуунаар чамайг ирж хамгаалж бай гэжээ. Нэг өдөр бамбар ан нэрж явтал хонхны дуу гарчээ. Сандран гүйж иртэл туул нь зүгээр л өв сэдэн. Хамар дээр минь хөхтөрөө сууж би айгаа чамайг дуудсан юм гэжээ. Бамбар үүнээс хойш дэмий юмд намайг дуудах хэрэггүй гэд андаа явлаа. Тэгтэл удалгүй дахиад л хонх чингэнлээ. Бамбар бас л яарангүй жирвэл туул найл би одогноод толоогоо сэжилж байсан юм гэд өв сэдэж байв. Бамбар буцаад явж байтал бас л хонх чингэнэв. Бамбар толгой дээр нь шумуул суугаад үргэж байгаа биз гэж бодоод атсангүй. Орой байдаг газраа эргээд ирсэн чинь хайрт нөхрийг нь чоон идчихсэн байжээ. Бамбар ихэд харуулсан гашуудаж туулын ястан дээр хөвцөөр байгаад гуниглаж өгчээ. Бамбар туул хоёрын ясыг хааны хончин олоод буулж орхив. 2 жилийн дараа тэнд 2 сайхан сагалгар мод ургажээ. Өглөө бүр ургах нарнаар 2 хөөхөн хүү модноос бууж ирээд өдөржин наадаж харуу бүрээ болохоор тус тусын модны авчин шингэн алга болдог болов. Энэ гайхалтай явдлыг хааны хончин үзээд их нэртэй ярив. Гэргийн айлынхандаа ярив. Айлын хүн нь хүүдээ ярив. Хүү ноёндоо хэлв. Ноён нь хаандаа айлтгав. Хаан баг цэрэг гаргаж 2 хүүг барьж ир гэж төшмөлөө явуулав. Тэд ургахын нарнаар отож байгаад нэг хүүг бариад автал нөгөө жаал нь нөхрөө салгаж авах гэж бууж ирээд бас л баригджээ. Хаан тэр 2 хоёрт алтан хүү мөнгөн хүү гэж нэр өгөв. 10 жил мал хариулаад идэр хүчрхэг 2 сайхан ир болж өсөв. Нэг өдрөөр цэргийн хүн ирж тэр хоёрт алтан хүүг дайнд морд гэж хаан зарлиг буулгалаа гэжээ. Дайны хэрэг яаруу хэрэг тул алтан хүү нөхөртөөгөө салах ёс хийгээд дайнд мордов. Мөнгөн хүү нөхрөө их санах болжээ. Нэг өдөр түүний гэрт хөгшин төшмөл ирж хаан чамайг зүүн зүгт явж хар гэрт хаанид очиод 10 дугаар охиныг нь хулгайлж авчир гэж зарлиг буулгалаа. Хаан хатнаа болох юм гин. Энэ 3 хүүдийтэй мөнгийг замдаа хэрэглээ гэжээ. Хааны зарлигийг зөрчвөл толгоогч нь аавна гэж тушаасан гин. Мөнгөн хүү би 10 дугаар охиныг чинь яаж таних вүлээ гэхэд төшмөл тэр амархан хар гэрт хааны охид цөм хар гэзэгтэй 10 дугаар охиных нь гэзгэнд 3 ширхэг алтан үс гялалцаж байдаг юм гэж гин. Мөнгөн хүү охиныг олж ирэхээр мордлоо. Хэц дэрлэж хээр хонож явсаар нэг ядуу малчин өвгөндөө таарчээ. Өвгөн хаанаас хаа хурч явна гэж асуувал өвгөн би харгас хааны хонь хариулдаг хүн. Нэг хонь алга болоод ирж явна. Олохгүй бол толгойгүй болно гэжээ. Мөнгөн хүү за тэгвэл та санаа зовлтгүй. Энэ хүүдийн мөнгөөр сүрэг хонь авсан ч болно гэж нэг хүүдийн мөнгөө өгсөнд өвгөн баярлаж Баатар чамд баярлаа. Шилбүрийг минь аваад яв. Чамд хэрэг болж өгнө магад гэв. Мөнгөн хүү шилбүрийг бүсэндээ авчуулаад цааш явж байтал нэг өвгөн тааралдаж би замдаа морноосоо унаж явгарлаа гэхэд мөнгөн хүү энэ хүүдтэй мөнгийг аваа. Азраг адуу авсан ч хүрнэ гэв. Өвгөн баярлаж Баатар чамд баярлаа. Энэ хоньны ясыг ав. Замд чинь хэрэг болж магад гэв. Хоньны ясыг богцондоо хийгээд цааш явав. Орой болоход бас нэг хөгшөнтэй уулзав. Тэр хөгшин түүдгийн дэргэд суугаад галын дүлийг гунигтайхан гөлрөн байжээ. Мөнгөн хүү энэ мөнгөөр өргөө гэр аваарай гэж сүүлийн хүүдтэй мөнгө өгөв. Өвгөн цог нь унтарсан галаасаа нүүрс өлгөн авч та үнийг аваа хэрэг болж магадгүй гэж мөнгөн хүүд өгөв.
Тийхүү морноосоо буулгүй олон хоног явсны эцэст хар гэрт хааныг ордонд хүрлээ. Шүн болохыг хүлээж байгаад хааны ордонд Сим орох гэтэл том хотч нохой хуцсанд мөнгөнхүү өнөө хоньны асыг нохойд гаргаж хайсанд нохой яс мэрэд хуцхаа болов. Тэгээд хааны ордонд ороод тас хар гэзгэндээ 3 ширэг алтан үстэй цэвэр сайхан оюун авхайг олж үзээд хоёул бие биедээ дурлан тэндээс зүгтв. Салхин хурдан мориороо өдөр шөнө 2 давхиад бууж амрав. Мөнгөнхүү оюун 2 бүх гихчийн унтаж орхижээ. Үүр зүрээр сэрвэл хар гэрт хааны цэргүүд бүсэлчихсэн байжээ. Мөнгөнхүү тэдэнтэй тулалдаж бүснээсээ шилбүрээ суг татан авч ширвсэнд хааны бүх зэрэг хөсөр унав. Мөнгөнхүү шилбүрийн ижидийг мэдээд бүсэндээ хавчуулж морио онон оюуныгаа дүүрээд цааш давхижээ. Давхиж нэг газар унтаад өглөө сэрээд харсан чинь хааны хүч нэмсэн цэргүүд бүслээд байжээ. Мөнгөнхүү бүснээсээ шилбүрээ авах гэтэл бас алга байлаа. Морины явдалд хаягдсан бололтой. Мөнгөнхүү би өвхөөс айхгүй. Таныг алдхаас айн гэж хааны охинд хэлтэл цээжин дээр нэг юм төөнсөнд үзвэл өвгний бэлгэлсэн нүүрс улааж цог болсон байв. Мөнгөнхүү цогонд хайрагдаж сандрахтаа өвсөн дээр түүнийг авч хайсанд талын нэг төөмөр дэгдээд салхи төөмрийн галыг цэргийн зөв хөгжөөсөнд цэргийн ихэнх нь шатаж хагасан зүгтааж гарав. Дайсан дарагдсан хойно өнөө цог унтарч хар нүүрс болов. Мөнгөнхүү нүүрсээ өвөртлөөд шилбүрээч олж аваад цааш явжээ. Явж ойн захад ханхай гэр эзгүй байсныг олж тэнд амьдрах болов. Мөнгөнхүү өдөр бүр анд явж оюун хоол төхөөрөн найртай сайхан амьдарч байжээ. Нэг удаа мөнгөнхүү чи надад нэг ширхэг алтан үсээ бэлгэлээ. Би өвөрд өвтөлж авъя гэсэнд оюун хэлсэн нь ёсоор нь бэлгэлв. Мөнгөнхүү үсээ нандагнан өвөртөлж аваад үсийг нь хийсгчжээ. Алтан үс хааны цэцэрлэгт хийсэж ирснийг хаан олоод ихэд хэлэгнэн түшмлээ дуудулж хайртай оюуныг минь олж ир гэжээ. Түшмэл 100 цэрэг аваад сүйд хүүхнийг ирж газар бүхнээр хэсэд олсонгүй. Гэтэл харин хаврын сүлжээр гинэт мөнгөнхүү замын хажууд чулуун дээр суугаад алтан үсний ширхэг чимгээд бахархан үзээд суужээ. Залт түшмэл цэргүүдээ өндөр өвсөн дотор бөгөөлээд өөрөө өвчтэй хүний дүр үзүүлэн зоригт баатар минь урт наслахыг өрөөй. Хөл минь ерөө явж болох вшээ. Гэртээ намайг төмөр амраан соёрох гэж газар тултал михийн ёсолж гуйжээ. Мөнгөнхүү ядсан амьтыг амраах гэр буянтай биздээ. Намайг дагаад яв гэж хэлээд гэртээ дагуулж очив. Гэртээ ортол араас нь сэм мөрдөж явсан 100 цэрэг дайран орж иржээ. Хар хүнээ ам гарахад бэрх болов гэж оюу мэдээд сэлмийг нь булааж аваад тулган дотор чулуузанд мөнгөнхүү үхэд хийн унав. Түшмэл оюуныг хаанд хүргэж ирэх яг тэр үед эрлэх зоригт алтан хүү дайнаас иргэн ирсэн ажээ. Алтан хүү нөхрийнхөө сураггүй болсныг дуулаад мордож мөнгөнхүүг ирэхээр гарчээ. Хичнээн өдөр явж хүрсэн газар бүхэндээ уулдсан бүхнээс мөнгөнхүүг асуувч сураг чивээгүй байжээ. Алтан хүү урам хууран хичнээн газар зүг чиггүй явсныг мэдэхгүй. Гинэт морин үүссэнд харвал ганц гэрийн дэргэд зогсож байжээ. Бууж орвол мөнгөнхүүгийн хүүрийг олов. Алтан хүү ордуу тавин өвчүү цээжээд ирлэн уйлав. Нэг уужраад харвал тулган дотор мөнгөнхүүгийн сэлэн байсныг автал мөнгөнхүү найрноо сэрсэн мэд ухасхийн босоод оюуныг минь хааных аваачсан, оюуныг минь авралцахтун гэж хашгирав. Алтан хүү за үүнийг аврая, эсвэл хоёулаа хамт ясаа тавья гэж хэлв. Хоёул тавхисаар хааны хотын барааг харав. Ордонд орох бэрх өмнөр нь ямар ч морь гатлашгүй мөрөн урсдаг байжээ. Сал холбож 3 хоног оролдоод сая бүтээж усанд тавьтал усны ёроолоос авраг заас гарч ирээд салыг нь залгиад тэднийг гол гатлах гэвэл морьтой хүнтэй залгих гээд хүлээж байв.
Мөрний гатлах арга мухартан байтал мөнгөн хүүгийн өвөрт цээжийг нь шатаамаар нэгэм төнөв. Өврөө тэмтэн гаргаж ирвэл улайсан нүүрсний цог байсанд гар түлэх гээд усанд алджээ. Мөрний ус дороо буцалж авраг заасах түлэгдэж өгчээ. Загсыг дараад мөрнийг гаталж тэр шөнө хааны ордонд ирвэл 9 толгойтой атгар хар мангас үүдийг нь сахиж байжээ. Хоёр баатар сэлмээ өргөж хоёр толгойг нь тас цавчин хайтал үлдсэн 7 толгойноос нь гал утаагаар түргэж гарав. Баатруудын морь бөмбөгөнтөл чичрэн хойш ухарсанд ташуурдан урагш довтолж бас нэг толгой цавцсанд мангас аимшигтай хүрхэрч газар дэлхий донслов. Баатрууд бас дахин урагш довтолж бас хос толгой цавчив. Өнөөх мангас 3хан толгой үлдсэн боловч мөнгөн хүүгийн сэлэм хугарсан тул байлдах аргагүй болов. Алтан хүү би мангастай тулъя. Чи түргэн хааны ордон орж оюуныг авч гарга гэв. Тэгээд алтан хүү мангасыг хашгиран довтолж дайрсанд мөнгөн хүү давхин орж оюуныг шүүрч аваад баяртайгаар довтлон эргэв. Энэ үед алтан хүү үхлийн даваан дээр байлаа. Мангасын 2 толгойг хэргаад 3 дахин завчиж чадалгүй мангас цохигдсон унсанд мангас хөлөөрөө баатрыг дарж алхахаар завдаж байжээ. Мөнгөн хүү бүснээсээ хончны шилбүрийг суутгатан авч мангасын толгой дундуур татав. Мангасын сүүлчийн толгой бөмбөрөн унлаа. Алтан хүү, мөнгөн хүү, оюун ахай гурвуул ойн дэргдэх гэртээ ялгуулсан баяр хөөртэй иргэн ирээд гаслан зовлонгоо сайхгүй хамтран тэмцэж амар сайхан жаргав. Үнэн ч сайн анд нөхөдтэй хүнээс зовлон бэрхшээл зүгтэн явдаг гэдэг энэ ажээ. За ингээд өнөөдрийн үнсгэр дууслаа. Сайхан мараарай.